хамаг юмсыг аруулсан орсоод үсгүй бүлэхэн алах шиг хацар нүрийг илбээд бүхий л орчлон намайг аргадах сэтгэл шиг бавь саяхан гадны одоо хүний шүлгээр бүтсэн одоо 13 дахь дуу болж таарч ин л да. Зүгээр аялгау нь надад маш их таалагдсан. Монгол хүний шүлэг мэдээж одоо солонгос одоо энэ хүн дотроо бодож байгаа сэтгэл энэ хоёр одоо ингээд хоёр талаасаа нийлж энэ шүлгийн бас утга санаа бол ерөнхийдөө бол гарч ирсэн баг. Энэ хүн бол говьоос хамгийн их гоё мэдрэмжийг авч таарсан байгаа байхгүй юу? Тэр их зөөлхөн илвсэн салхийг олж харсан байна. Тэнд байгаа хүмүүсүүдийн аж амьдралыг бүгдийн одоо сайхан тэр салхиар одоо хослуулж харсан байгааг их тайван амгалан байдлыг мэдээж одоо говийн хүмүүс ч гэсэн бас сайхан тайван амгалан тийм усуд байдаг. Тэгээд миний хувьд бол яг л одоо тэндээ зориулж өөрийнхөө мэдрэмжийг сайхан тайван амгалангаар одоо энэ дууг ингэж хийж дуулуулсан. Тэгээ шүлгийн гэдэг ингээ гадаад хүн зохиосон гэдэг мдэггүй байсан эхлээд нь ахаа үнэхээр гоё дуу би энэ дуу туулъя гэдэг ферст амар гоё хүсэж дуулсан. Тэгээд дараад нь шүлгийн энэ солонгос хүн зохиосон гэдгийг мэдсэн. Тэгээд би тэр дууг бүр ингээ дуулаад баймар санагдаад тэр өдөр айгүй олон дуулсан. 예, 안녕하세요. 저는 한국 대사관의 길강목 영사입니다. сайн байна уу? Би Монгол улсад оршин суух Солонгос улсын консул байна. Би анх 2017 оны 8 дугаар сард Монголд ирж байсан. Тэр цагаас өнөөдрийн хүртэл 3 жил өнгөрлөө. Энэ 3 жил надад маш их аз жаргал, халуун дулаан сэтгэл төрүүлсэн цаг хугацаа байлаа. Энэ хугацаанд би Монголын түүх соёлтой танилцж чадсан. Энэ утгаараа Монгол улс миний 2 дахь эх орн шиг санагддаг. Би яагаад ингэж хэлсэн бэ гэвэл Монголд ирээд олон урлагийн зүтгэлтнүүдтэй уулзаж танилцж нөхөрлөж явхад халуун илгэн нутаг гэдэг дууг мэддэг болсон. Энэ дууны шүлгэн дээр гардаг сэрүүн сэлэх эх орноо магтсан үгс миний сэтгэл зүрхэнд хоногшиж таатай сэтгэл төрүүлсэн. 그 정도로 몽골이 저에게 따뜻한 제2의 고향이다 이렇게 말씀을 드리고 싶습니다. Говийн салхи гэж говийг их мэдэрч говийн бас одоо тэр сайхан одоо говийн зэрэглээ, говийн мал ахуй, амьдралын одоо тэр сайхан утга учир бүх юмыг одоо ингэ салхиар дамжуулж шүлэг хийнэ гэдэг бол бас гадны хүний Монголыг одоо сэтгэл харагдаж байна гэж би одоо дотроо ойлгож байна. Дэлхийн одоо олон улсын хүмүүс одоо энэ тухаас мэдээлэлтэй болоосоо гэж одоо би хүсэж байгаа. Тэгэхээр одоо энэ дууныхаа үгийг бас солонгосоор бас гаргаад бас англиар бас гаргах юм бол илүү олон улсын хүмүүст бас энэ говийн салхины талаар одоо энэ мэдрэмжийг бас өгөх боломжтой болов уу гэж би бас бодож байна. Гадны хүн ингэж мэдэрч байгаа юм чинь бас бид нар өөрсдөө тэр сайхан сэтгэл шүлэг бичсэн одоо энэ сайхан урам зориг бидэнд бас бидний гэсэн Монгол орныг мань гэсэн сэтгэлийг бас бид нар халуун дотноор хүлээж авч миний хувьд бол одоо хамгийн одоо сайхнаар одоо энэ аялгауг одоо хийхийг эрмэлзэж ингэж одоо энэ шүлгэнд аялгау хийсэн. Ер нь бол маш хурдан явцтай. Энэ хоолойны бишгэнд орсон. Яг тухайн үед нөгөө би эмнэлэг төвчсөн байж таарад. Тэгээд нөгөө оройныхаа тариг нэгжээ авчраад, студи дээр авчраад тэгээ хоолой нөгөө бичиж авах хоорондоо тариагаа хийлгээд тэгэж хүсэж тэмүүлж дуулсан. Тийм айгуу сайхан сэтгэлээ шингээж дуулсан гоё. Миний бас сайхан гоё уран бүтээл болох байх гэж бодчихэ. Тэгээ миний хувьд бол бас нэг тэгж дуучныг шууд сонгоод ч юм уу энэ л одоо яг ийм тийм гэхээсээ илүү ерөөсөө л дуучиндоо зориулаад хийчдэг. Тийм л одоо миний онцлог байдаг юм болов уу гэж би өөрийгөө боддог. Тэгээд энэ дуу бол Монгол түмэнд тэгээд солонгосчууд тэгээд бас хоёр орныг холбосон бас сайхан говийн бас нэг юм сайхан дуу бас мэдлж төрж байна. Тэгээд та бүхэн бас энэ дууг хүлээж аваарай.
Монгол түмний бас дуулах дуртай дуу нэгээр нэмэгдсэн бахаа гэж би бодож байна. 쓰고 우리 프레스뱅 작곡가님에게 이걸 보여드렸더니 Энэ шүлгийг би Пүрэв сүрэнгээ төгжмийн зохиолчид үзүүлтэл маш их таалагдж сайхан шүлэг болсон байна. Аль зохиож өгнөгээд энэ хүү амируулж өгсөн. Үүн дээр нь энх нарангээ дуучин илүү сайхан дуулж уран бүтээл болгож өгсөн юм. Маш их талархалтай байгаа. 아주 큰 감사를 드립니다. Би чинь дуурин дуучин хүн шүү дээ. Тэгэхээр ингэж гоё ийм гоё дууг ингэж дуурин тийм хоолоогоор биш одоо маш аялгууллаг ингэж дуулах гэж бас нэлээд бас хэцүү шүү дээ. Монгол аялах үг тэр тусмаа бас маш их хичээсэн л дээ. Айгүй олон удаад авцсны үндсэн дээрээс ерөөхдөө дуулсан. Айгүй гоё тийм дулаахан мэдрэмж, дулаахан намар гэдэг дуу шиг л яг л тийм гоё дулаахан мэдрэмж төрчихсэн. Говийн сэлэх гэдэг дууны хамгийн одоо торгон мэдрэмж гэвэл тийм ээ. Говийн сэлэх гэмээр одоо гоёчлоогүй байгаль гэж одоо монголоор орчуулсан баг. Энэ хэсэг нь яаж нөхөр мэдээж говь болвол хүнд зарим нэг сайхан зүйлээ бол харуул, зарим нэг сайхан зүйл нь бол мэдээж тэр болгоныг одоо хүнд одоо гоё бас харагддггүй. Тэгсэн мөртлөө хээгоогүй гэсэн ийм утга санаа бас агуулгдсан байсан учраас яг л одоо тэр говийн зэрэглээг тэр одоо байгаа юмыг элдвш янз чимэг оруулахгүйгээр ингэж бичсэнд л энэ шүлгийн бас нэг утга санаа байсан юм болов уу гэж би бодож байна. Монголын 33% гээл одоо асар олон говь бий. Тэгээд энэ олон говийг энэ дуунд ингээд оруулаад зөвхөн эн чин говийн тухай дуу биш, говийн салхины салхи тийм үү тэр одоо ажимдрлын тухай дуу бүхэл юм багтсан тухай дуу гэж ойлгож байгаа учраас энэ дууныг хэлэх бол өргөн цар хүрээтэй болох байх гэж бодож байна. Говийн салхийг одоо босод хүмүүст энэ хүний одоо мэдэрсэн мэдрэмжийг харуул тэр тал дээр л илүү гоё байгаасаа гэж бодож байна. Яг анх орж ирсэн мэдрэмж төшиг байдаг. Тэгээ яг зүгээр тухайн дуучин одоо захиалагч гэдэг юм уу тийм үү? Захиалагч маань одоо энэ нэг болохгүй байх гэдэг юм уу? Тэгсэн тохиолдолд бол би нэг өөрчлөх гэж оролддог. Түүнээс ш одоо дуу ерөөсөө анханасаа л яг шүлгээ тавиад л одоо энэ яг л бодсноор л байдаг. Тийм учраас бол хүн аялгауг өөрчлөхөд дараа нь нэрээ эн чинь ийм аялгаутай байх байсан шүү гэдэг ч юм уу. Говийн сэлэх гэдэг дуундар бол ямар ч одоо ийм тийм юм бол байсангүй. Мэдэрч дуулна, яг мэдрэмжтэй дуучин гэж ярьдаг штэ тий. Тэр чинь ерөөсөө ингээд үгэндээ үгээ бодно. Тэгээд одоо аав ээжинд хайрын тухайд дуулж ивэл мэдээж одоо хайртай хүнээ бодно ч юм уу. Тэр хүнийг хайрлаж дуулж ижил тэр хүн бусад хүмүүстэйг энэ үнэхээр хайрын тухай дуу юм байна шүү гэдгийг мэдрэгдэн штэ. Аялгаа бичдэг хүнд сэтгэл шингэсэн шүлэг өөрөө дууг амьлуулахад их хүргэдэг л дээ. Дуу гэдэг чинь маш хэцүү. Тийм болохоор дууг гоё хүмүүст хүргэх дуулна гэдэг чинь бүр хэцүү. Тэгэхээр тэр сайхан бүх юм гоё мэдэрчил дуулахыг хичээдэг. 보통 세계 사람들은 또 한국 사람들도 고비 하면은 사람이 살기 힘든 곳 Би 6 сард анх удаа говьд аялж үзсэн. 이런 곳으로 Говь нь зөвхөн Монголын говь биш юм. 제가 막상 Дэлхийн говь гэж би хэлмээр байна. Хүн амьдрахад хэцүү цүл газар өв сургамал оргодгүй хүндрэлтэй гэж төсөөлдөг байлаа. Гэтэл энэ нь эсэргээрээ өөрөө очиод үзэхэд хүн амьдрах орчин бүрдсэн хүний амьдралыг тэтгэгч бүх хүчин зүйлс тэнд бий гэдгийг ойлгосон. Жаахан хүүхдүүдийг хүртэл харсан. Говьд бол жинхэнэ амьдрал өрнөж байдаг. Энэ нь гагцхүү говийн салхинаас ан амьтны амьдрал хамаарч байна гэж би ойлгосон юм. Тийм л учраас говийн салхи бол хүний ам амьдралын гол зүйл гэдгийг мэдэрч энэ шүлгийг бичих болсон. 목소리다라고 하는 생각을 갖게 되었습니다. Тахилт нь хамгийн түрүүний сэтгэл шууд буусан. Маш гоё. Аялгаутай. Дээрэс нь аюу гоё үгтэй. Тэгээд нэг тахилтыг би солонгосоор толцсон шүү дээ. Энэ шүлгийг бичиж Монгол орны маань энэ сайхан байгалийн үзэсгэлэн говийн салхийг одоо мэдрүүлж бас миний мдээгүй байсан энэ зүйлийг мэдрүүлж өгсөн одоо эрхэм консултай бас аз жаргал сайн сайхны хүсье. говийн салхи сэтгэлийн яруусал юм шигэ хоолын зэрэглэн дунд цэнхэртэн